За юу яцгаана манайхаа видео оруулаагүй нэлээд удсан байна шүү тийм ээ. Өнөөдөр та нартаа баг байхдаа үзэж байсан айгүй хөөрхөн понио юм бэ анима ярьж өгөхөөр бэлтлээ. Дурсамжаа сэтрэнгээ анимд орсоох удаа. Маань далайн гүний нууцлаг ертөнцийг харуулсаар эхэлнэ. Тэр хүүгүнд нэгэн хөлөг онгоцон дээр жаахан эвгүй урт үстэй эрэгтэй зогсож байх ба тэрээр далай руу шидэд усмал тусаахад уснаас алтан шаргалон гэлцэн гэлтгэнэ. Гээд дээш харахад асар том наймаалж солонгорон гэрэлдэх бөгөөд тэрийг харсан эрэгтэй Германасаа гэрэл гарган анивчуулав. Эдтэн ч юм уу, шулам ч юм уу, энэ нэг нойрмог юм шиг хэрийг Фузимака гэдэг. Харалта амар нойрмог байгаадтай нүд нь хүртэл хөгөрцөн байгааз гэдэг байхгүй. Тэрээр эргэн харж эдсүүсээ хураан бэлгэж байх хооронд хөлөг онгоцны цонхоор понио загаас цухуун гарч ирнэ. Түүний араас олон жижиг дүүнэр нь цуван гарч ирэх бөгөөд понио тэднийг буцаан оруулахар хичээнэ. Бүхнийг анзаарсан Фузимака дөхөн очиход понио загаас сандран хурдхан нуугдлаа. За одоо хэдүүлээ энэ Фузимакаг нойрмогоо гээл дуудаа явчихъя. Энэ дүүнэр нь понио туслан түүнийг өдөж явууллаа. Айгүй хөрхөн үнсээл. Манай понио амьдралдаа анх удаага нарны гэрлийг үзэж түүнийгээ сонирхсоор гайхширсаар унтаад өгнөө. Далайн эрэг дээр урсан гарч ирээд өндөр дээр байрлах нэгэн байшингийн сөдрийг олж харах бөгөөд тэндээс нэгэн хүүхэд тоглоомон усан онгоцоор тоглохоор доошоо буужирч байв. Гэтэл манай понио далайн хог цуглуулдаг том онгоцны торнд баригдах тохиж санарч байх үедээ хаягдал барайны шилэнд толгойгоо оруулаад гацчихлаа гэж. Үүнийг харсан хүү пониог гаргах гэдэгтээ ноцолдож өгнөө. Манай понио жих бонгор азартай юм болохоор гарч өгдөггүй дээ. Ястай нэг ноцолдож барайны шилийг нь хаглан барин байж гарган авваа гэж ядаж байхад нь хагарсан шилэнд нь хурууга зүсшигтیں۔ Тэгсэн манай понио өнөөх цусыг нь долоочхон тэр. Яг энэ үеэр ээж нь хүүгээ чангаар дуудав. Цэцэрлэгтээ явах цаг нь болжээ. Далайн авалгаад гисэн чинь бүр амьлаад нүдтэй болж молоод яг понио загсыг буцаан авах гэж байгаа мэт түүн рүү тэмүүлнэ. Яагаад ингэсэн бэ гэсэн чинь мен далайн авалгаанууд нөгөө Фузимакод чинь ажилдаг байх нь шүү дээ. Мөн ойрмог юм чинь. Манай хүүг Сосуке гэдэг тэрээр цэцэрлэгтээ явахдаа понио загсаа төмпөнд устай ийгээд аваад явваа гэж. Машинаар явж байх зураа манай жарахад понио гэдэг нэрийг мань Сосуке гэдэг байх нь байна. Аав нь далайчин хэдэг учраас аав ээжтэйгээ зөв далайн хажууд амьдардаг байх нэ. Харин ээж нь өндөр насны асрамжийн газар ажилладаг учраас тийшээ явах зураа хүүхдээ цэцэрлэгт нь аваад өгч байгаа. Ер нь бол яг хажууд нь цэцэрлэг байдаг учраас ажиллаач чинь цэцэрлэгтээ хөвгөж өгчин, ажилласаа зарахтаа хөвгөж цэцэрлэгээс нь авчин ер нь гоё дээ. Удалгүй понио Сосукегийн идэж байсан сэндвичний дундаас хямигийн шүүгч аваад идчихлээ гэж. Энэ хооронд Фузимото охиноо буцаан авахаар далайн эргээр жижиг усан онгоцоор даган явах боловч замд нь янз бүрийн саад бартаа зөндөө тулгарнаа. Сосуке хувинтай пониог модны мөчрийн сүүдэрт аюулгүй тавьчихад энд тайван байж байгаарэ. Би удахгүй ирнэ гэж хэлээд хажууханд нь байх цэцэрлэг рүүгээ гүгээд орноо. Ууцаар пониогоо шалгах гээд гүгээд хараад ирэхэд ангийнхан нэг охин олоод харчих ваа. Али юу байгаа юм? Харъя. Чи хүнд хэлэхгүй биз? Би юу гэж үнэлдэм бэ? Али харъя. Харчаач ямар бондгор юм бэ гэсэн чинь манай понио бишүрхэд ямар сонио царайтай бацаан бэ гэд бишүрхэд тэгсэн манай хүн ууралсандаа надад зөндөө их загас байгаа. Манай акурын зөндөө их загас байгаа гэсэн чинь манай понио нэгэд ус цасаад хийчихв. За тэгэл пониог аваад зогтааж байгаа юм да. Удалгүй Сосуке асрамжийн газрын эмээнерт пониог үзүүлж харуулнаа. Эмээнерч пониог игдүүрүүлээл өхөөдөл яасан хөөрхөн загас вэ гээл байжсэн чинь нэг муухай хааштай эмээ бүр наа чин алтан загас таантхыг чинь буцаага далаад нь тавихгүй бол асар том цунамийн ирэх болно энэ төр гэд мухар сүсэглээд. Тэгээ манай нөгөө эмээнер нь ер нь ямар мухар сүсэгтэй чи байлмал гээд тэгээд цагнаад тэгсэн чинь манай пониоч гэсэн юу гэж зүгээр суухав усаа швшээд байна. За зугтаацгаая. Сосукегийн ээж араас нь хурж ирээд асрамжийн газрын эмээгээс очиж уушлалтгүй гэж хэлэхэд Сосуке нуугдаад доосонгүй. Тэгтэл пониоч бүр хилд орчихсон. Сосуке гэж яриад ундээ. За энэ загас ч бүр хилд мэлд ороод баг хүн боллоо хөөе.
Одоо бити давраа дагаарай мөн Поньо гэдтэй. Гэтэ бүр айгүй хөөрхөн байгаа зү. Манай Сосокэж амар хөөрхөн баярлаа. Гэсэн чинь далайн давлгаанууд ирээд нөгөө манай Поньог аваад явчлаа. Сосокэж Поньогийн араас далай руу яаран ороод ээжигээ бүр айлгаад авваа. Ээж нь бүр араас нь очин барин байж авав. Сосокгүй хөөж бүр сэтгэл готролд ороод бүр эмороо дунлоо. Тэгснээ бүр айгүй хөөрхөн би гэрийнхээ гадаа хувянгаа тавьчих юм бол Поньо хараад ороод ирэх болов гээл. Араас нь ээж нь орой хоол босныг дуулгалаа. Гинэд уцаар Сосокгийн аав залгав. Тэрээр өнөөдөр гэртээ ирэх ёстой байсан ч ажлын шаардлагаар болоод ирч чадаагүй босноо хүүдээ тайлбарлаж ээжтэй айтайхан ойлгуулад хэлчихээрэй гэж хичээгэнгүйлэн гуйнаа. Ер нь бол ээжд нь базуулгал юм байна те. Тэл ээж нь уцыг нь шүүрэн авч нөхрөө өнөөшн ирж амжихгүй болсныг нь сонсон даруйда ихэд уурлнаа. Шүн дунд болж аав нь усан онгоцтойгоо тэдний гэрийн хажуугаар даруйд зөрж өнгөрөхөр болсон ба онгоцны прожектор гэрлийг ашиглан Morse кодоор дохио өгч харилцсан. Аав нь гэрлээр уушлалт гуйхад өөдөөс нь ээж нь муу тэнэг гэж дохио өгнө. Бака гэд бүр гэрлээр хүртэл хэрэлдэж шít. Аав нь буцаагаад би чамд хайртай шүү гэж гэрэлдүүлв. Гэсэн чинь Сосокгийн ээж бүр нүүр өөх шинжгүй муу тэнэг гэсээр л байна. Сосокгийн хөөж яг л том хүн шиг ээжигээ аргадан тавьшруулав. Ээж нь хүүгийнхээ ухаалаг байдлыг нь хараад шууд л тэрвэрч аваад өхөөрдөн. Яг энэ үед далайн гүндэх Поньогийн гэрт муу нойрмог охиноо харагдах гээд амттай хоол өгөх гэж оролдох боловч Поньо хэтэрхий зөрүүдлэн эсэргүүцнэ. Тэрээр би хүн болмоор байна гэж хашгирсаар байгаад гинэт хөл гартай болоод эхэлчихв. Хилээвэз яг хүн болох гэдэг юм. Яагаад хөл гар ургасан бэ гэхлээр Мен Поньо нөгөө Сосокгийн 3-ны цусыг долоож авсан шүү дээ. Тэр хүний цусыг долоож авсан учраас хүн болох гэдэг байгаа нь энэ байх нэ. Нойрмогч ихэд сандарч охиноо хуучин заахсан хэвэнд нь оруулахаар үзэн чадсангүй. Тэгээд шидэд баахан уусамлаас уулгаж байж арай гэж загас хэлбэрт нь аваачв. Миний хүчиж ганцаараа дийлхэ боллоо доо. Одоо ээжийнхэн тусламжийг авах хэрэгтэй болох нь дээ гэж хэлж байтал өрөөнд нь баахан далайн хавчнууд цугларн ороод ирэв. Эдгээр хавчнууд саяны асгасан шидэд уусамлын үндээр цугларсан байлаа. Ойрмогч нууц уусамлуудаа гэлс нуугаад нэг учир бүтүүлэг яг л худаг шиг хэлбэртэй ариун газарт ороод ирэв. Пужимото тийшээ нохон өнгөтэй шидэд шингэнүүдээ хийж эхлэндэ. Энэ нойрмогч өстэй хүмүүс ясны дургүй юм байна. Яагаад бэ гэсэн чинь хүмүүсийн байгаль орчин далайг богордуулж хагаад үнэхээр дургүй юм гинэ. Тийм болохоор дэлхийг бүр живүүлэх юм гин. Ер нь бол жоохон хорон санаатай л юм ярьж байгаа юм байна хүн. Лайк, subscribe-а дараагүй үзэж байгаа юм биш үү? Тийм бол лайка дараа сабаа хийгээд үзээрэй за. Аавыгаа төр гэрээсээ гарах хооронд жижиг дүүнэр нь Поньог сэрээчихв. Поньор сэрсэн даруйда буцаад хүн шиг гар хөлтэй болж өрөөнөөсөө гарах гээд эрхүү нууц өрөөг далайн усаар дүүргэж ирэхлөө. Энэ үед аавынхаа хориод нөгөө өрөөний хаалгыг нээснээр худагдаг ногоон шидэд шингэн далайн устай харшилдаж холилдож шидэд хүүж Поньог сорон авч Поньо жинхэнэ хүнийг шиг хуруунуудтай бяцхан өхөн болон хувирлаа. 100 алтан загас шиг дүүнэр нь асар том цэнгэр давлгаан загаснууд болон хувирч Поньог дэмжин дээшээ далайн гадаргуйлуу тэмүүлэн гарч ирнэ. Тэд далайд явж байсан том жижиг усан онгоцуудыг живүүлгээ шахан асар том давлгаа үүсгэхэд Сосокгийн аав далайд давлгаан дээгүүр хөнгөн гүйж яваа Поньо охиныг хараад нүдэндээ житгсэнгүй. Сосокгийн амьдардаг үүсгэлэн тосгонд асар хүчтэй шуургатай бороо орж цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь ээл ээжээрээ ирж авцгаанаа. Сосокчтэй бороонууд ээжийнхээ ажилдаг асар амжин газар руу гүйж очино. Ээжийнх нь хамт ажилдаг хүн ээжийнх нь ажлын цаг дууссан учраас гэртээ харж болно гэв. Сосокэж өнөөх дуртай хөвшин хоёр эмээ дээрээ очиж өөрийн гараар хийсэн цаасан оригамаг бэлгэлнэ. Мөн Сосоке өнөөх хааштай имэд өөрийн хийсэн бяцхан цаасан усан онгоцоо бэлгэлв. Ээж нь за хойлоо гэртээ харцгаая да гэв. Сосоке асрамжийн газрын эмээ нарт эзэгтэй нараа сайхан амраарай гэж хэлээд ээжигээ даган гарлаа. Гадаач бороо ширүүсээд машин явхад хүртэл маш хэцүү аюултай болсон байлаа. Тэдний гэртээ харихаар явж байтал замын цагта ийшээ замаар явж болохгүй аюултай буцаад аюулгүй хорогдох байр руу явцгаагаарай гэж сануулна. Гэвч Сосокгийн ээж зөрүүдлэн заавал гүүрээр гарахаар шийднэ.
Айгүй мундаг бас л мундаг жолоож байгаа шүү. Хажуунаас нь бүр усан давлгаа орж ирэл бараг машиныг нь хөмөргөд аваа явлаа. Поньо тэдний араас хурдан гүйсээр байсан ч хөлн алтан доош онцгов. Сосуке ээжтэй тэнд нэг охин унжглаа гэж хангаар хэлэхэд ээж нь шууд машинаа зогсоон гартал хинч байсангүй. Цаг агаарч улам бүр муудаж байсан тул ээж нь Сосукед заавал одоо явах ёстой гэж санууллаа. Гэтэл Сосуке хүчтэй салхин шидэгдэн яг л талай руу унах гэж байхад нь ээж нь арай гэж шүүрэн авч аварнаа. Эртээ ирж машинаас буухад өнөөх Поньо охин хувингаа барьж авсан хашаанд нь зогсож байлаа. Сосукегийн ээж наашаа үрээдэр би чам туслая гэж дуутахад охин дуугээ зогссон ч Сосукег харамгацаа шууд гүн ирж түүнийг чангаар тэврэн авав. Энэ үед л Сосуке түүнийг өнөөх алтан загас Поньо мөн гэдгийг ухаарч үнэхээр асар их баярлнаа. Поньогийн дүүнерч далайд баяр хүргэн инээлдэг шиг болвоо. Айгүй хөөрхөн байгааз Сосуке борооны цуваа тайлаад Поньо энд дэлгүүр барьж байгаарэ гэж хэлээд цааш гаалтайгоо руугаа гүн явлаа. Анх удаа цахилгаан дэлгүүрийг гэрлүүлсэн Поньо үнэхээр их баярлаж хөөрөхдөө цонх хүртэл мөрөгчөн тэр. Сосукегийн ээж халуун ус буцалган тэдэнд амттай идэх юм бэлгэж өгнө. Айхтай зүгийн балыг зүгээр л нэг амсаагаараа л идчихэж байгаа юм хүүхэд. Дээрээс нь нэг аяг гомин идээд сайхан унтаад өглөө. Нэ да. Яасан үргэн те. Дээрээс нь хөнжил очоод өгөх хэрэгтэй. Зохоор гадагшаа харахад далайн тавлага арай намцсан байх бөгөөд алс уулын бэлд нэгэн зүйл гэрэлтэн тохио өгч байлаа. Сосукегийн ээж тэнд хүмүүс тусламж хүсэж байгаа байхаа би тийшээ заавал очих хэрэгтэй байна гэхэд Сосуке би хамж явна гэж говь. Гэвч ээж нь Поньотойгоо энд үлд чэнд байж байвал миний сэтгэл амар байна. Бас өнөөдөр чэн гэрийн эзэн ноён нуруунд болох хэрэгтэй. Би заавал босож ирнэ гэж амлана. Зя ингээд ээж нь шуургалуу гараад явлаа. Айгүй сайхан сэтгэлтэй ээж байгаа биз? Би л байсан бол хүүхэдтэйгээ цуг сайхан унтах байсан гэдэг аахгүй юу. Зэгдэл солигдож далайн шурган донд яваа нэгэн том хөлөг онгоцыг харуулах бөгөөд энэ нь Сосукегийн аавын усан онгоц байлаа. Тэдний урд талд маш их гэрэл болсон харагдах бөгөөд аав нь үүнийг ямар нэгэн том хот байх гэж дурангаар харахад хот биш харин маш олон онгоцууд бөөгнөрчгсөн байх нь тэр. Мөн сар дэлхийд хэтэрхий ойрхон ирсэн болохоор далайн давлгаа маш өндөр байна гэж ярьж байтал онгоцны хөдөлгүүр нь гинэ дэвдэрч зогслоо. Яг энэ үеэр Поньогийн ээж болох далайн бурхан Лиза гарч ирэн хөлөг онгоцны доогуур сөрөн сүлжин явхад эвдэрсэн хөдөлгүүд буцаж хэвэн ажиллаж эхэллээ. Ойрмогч буцаад Поньог авах гээд ирчихсэн байх бөгөөд Поньо өөрийгөө хамгаалах шидэт хамгаалалт хийсэн байлаа. Тэгтэл түүний эхнэр болох үсгэлэнт Лиза эцэст нь нөхөр дээрээ ирж намуухнаар ярилцсанаа. Пужимото шаналж Поньо хэтэрхий хүчрхэг шидтэй болоод би одоо дийлхээ боллоо. Бас миний хэлхийг ойлгоход дэндүү жаахан байна. Тэр хүнээ цус амталснаас болоод жинхэнэ хүн болж хувирч байна. Миний хийсэн алдаанаас болоод дэлхийн байгалийн тогтвортой байдал алдагдчихлаа. Надад туслаач те гэхэд Лиза тэр бяцхан хүүгийн нэрийг Сосуке гэдэг юм байна тийм үү? Хэрвээ Сосукег Поньог байгаагаар нь үнэн сэтгэлээсээ хайрлаж чадах юм бол Поньо өөрт хүн хിവэрээ үлдэж дэлхий буцаад хിവэндээ орно гэж хэлнэ. Ойрмогч хэрв тэр хүү үнэн сэтгэлээсээ хайрлаж чадахгүй юм бол яах вэ гэхэд тэр чинь юу ч мэдэхгүй жаахан хүүхэд шүү дээ гэж сандран хэлж байтал Лиза өдөөс нь дөхөн очоод одоо чи чимээгүй бол тэр хоёр хүүхэд тайван унтаг гэсээр шөнө өнгөрч өглөө боллоо. Өглөө болоход Поньо Сосукег сэрэн цохоор гадагшаа хартал гэрийнх нь босоо хүртэл асар том далайн усанд хурцагдсан байх бөгөөд усан дотор далайн олон төрлийн амьтад зэлж хүрээд ирсэн байлаа. Поньо Сосукегээс ээжийг нь асуухад далайн ус их дээшилсэн болохоор ээж замд гацсан байхаа бидэнд унааж явах усан онгоц байдаг ч болоосой гэж санаалтахад Поньо тэдний тоглоомон усан онгоц руу цаан байгаа шүү дээ гэв. Сосуке наадах чинь дэндүү жижигхэн болохоор болохгүй. Хоёлаа багтаахгүй. Хоёлаа чинь ийм бүд заа. Гэсэн ч Поньо шидээр очиж тоглоомон онгоцыг нь асар том болгон хувиргаж өгөв. За ингээд хөөрхөн завтай болж гсэн хоёр чинь яах вэ? Заваа хөлөглөөд ээжийг нь хайх аялалдаа явцгаанаа тэр. Замдаач зав сэлүүрдэн яваа хүмүүстэй таарах бөгөөд ихэнх ярай хүүхэдтэй гэр бүлтэй таарав. Ярай хүүхэд уйлахад Поньо шүлнөөсөө ээж өгөхөд ээж нь нуугаад гоё болсон байна л гэж байна. Тэгсэн манай Поньо би танд өг хийж өгөөгүй. Би таныг хүүхдэд хийж өгсөн юм аа гэтэл ээж нь
Би өөрөө идээд тэгээд хүү маань миний сүүнээ суугаад тэгээд хооллолт юм аа гэд хэлж өгөв. Манай Поньо ч хүмүүсийн талаар сайн мэдэхгүй болохоор за зүгээрээ яах вэ? Та нар бити энэ комментэнд ор бити манай Поньог малатагаарай. Болохгүй шүү. Манай Поньо ч айгүй хөрхөн сэндвич энэ гаргаж өгөөл амар гоё нөхөрсөг дайлаастай. Манай хоёр ч цааш үргэлжлүүлэн явсаар явж байх замд Поньо ядраад унтаад өгөв. Манай Сосукэж завиа түрээд цааш явв. Их газар тулаад ирсэн чинь завин жижигхэн болоод хувирчлөө. Гэтэл цааш харсан ээжийнх нь машин харагдана. Юу манай Сосуку чинь бүр баярлаад ээжээ гэд гүгээд очсон чинь ээж нь байдаггүй. Хинч байхгүй. Тэгээл уйлал манай Сосуку бүр сэтгэлийн гутралд ороод байжсэн чинь манай Поньо араас нэрээд хөөхөн гарнаас натгаад зайлээ цааш ээжийг нь хайцгаая гэд аваад явлоо. Ямар ч хөөрхөн юм бит. Игтэл энэ үеэр далайн гүнд байх Ахмад Настангуудын асрамжийн газар асар том шидэд хөөсөн өмөлгөөр бүрэн хучигдсан байх бөгөөд дотор нь өмнө нь тэрэгцэр дээр суудаг байсан эмээнэр чинь бүр хөл дээрээ босоод баяртай гүйж байх нь тэр. Тэд нойрмогоос Поньо Сосуке хоёр хүүхдийг минь хурдан хайж олж өгөөч хэмээн хичээнгүйлэн гуйнаа. Пужимодоч тгий дээ. Би заавал олно гэв. Манай нойрмогч нь тийм муу хүнч бас биш л юм шиг байгаа. Ер нь айгүй сэтгэлдээ л аав юм шиг байгаа. Бас Сосукегийн ээж, Поньогийн ээж Лиза хоёр өчигдөр шөнжин доор чухал зүйл ярьж хонсон гэв. Сарамжийн нэгэн эмээ бид тэдний юу ярьж байгааг сонсож чаддагч байсан болоосай гэж сонирхноо. Үүнийг ч л хэрэг дурлаа гэдэг охин нь штэ. Яг энэ үеэр Сосуке, Поньо хоёр нэг харанхуй хонгилын өмнө хүрээд ирэв. Сосукеч Поньо тандан миний гарнаас тавьж болохгүй шүү. Би чамайг хамгаалнаа гэд алхав. Айгүй мэдрэмжтэй байгаа зү. Зарим нэг хөлдөө нөхдүүд Сосукегээс суралцах хэрэгтэй шүү. Хонгил руу орж алхаж байхад Поньогийн шидэн буурч багаар буцаад загсан хэлбэртэй болж эхэллээ. Сосуке Поньог гэс дэврэнгүйж усанд хийхэд Поньо анх байсан шигээ жижигхэн алтан загас болон хувирчихлаа. Энэ үед нойрмог гарч ирэн би чамаас Поньог буцааж авахгүй. Намайг дагааж яв. Доор ээж чинь чамайг хүлээж байгаа гэхэд нөгөө ааштай эмээ наа тажин хүнийхээ хэлсэн үгэнд битгий итгээрээ. Наашаа хүрээд ир гэж дуудав. Нойрмогч уурлаж бидэнд маш бага цаг байна. Энэ тэнгэрт байгаа сарыг харахгүй байна уу? Сар дэлхийд улам ойртож ирэх юм бол бүх зүйлийн тэнцвэр алдагдаж дэлхий сөнөх гээд байна. Сосуке чи надад заавал идэх хэрэгтэй гэв. Яасан ч хэцүү сонголт авдээ. За тэгээд эцсийн эзэс танихгүй хүний үгэнд юу гэж итгэх вэ? Шууд лимэрүүгүй явж байгаа юм чинь. Манай Поньоч бүр нөгөө сурсан зангаараа амнаасаа усаар шүршээд яваад өгчөж байгаа юм чинь. Ингээд 3 дахь тохиолдол боллоо гэж. За ингээд айгүй өрхөн ээжтэйгээ уулзаад тэрэлцснийхээ дараа Поньогийн ээж Сосукетэй уулзсан дэр. Лиза, Поньог минь эсэм минь авчирсанд маш их баярлаа. Чи Поньог анхнаас нь загас байсныг нь мэдэж байсан биз дээ. Поньо чиний төлөө жинхэнэ хүн болохын тулд шидэт хүчээ эргээсэн юм. Хэрв чи түүнийг ямар ч байсан үнэн сэтгэлээсээ хайрлаж чадах юм бол тэр өөрт хүн хിവэрээ үлдэн шүү гэв. Сосуке би үнэхээр Поньод хайртай. Түүнийг ямар ч байсан хайрлах болно гэж хариулав. Үүнийг сонссон Поньоч баярлан тэднийг дөрөн хөөсөн дотор хөвнөө. Ээж нь Поньог дуудаж Сосукегийн зөвшөөрлийг аваад Поньо руу харан чи үнэхээр жинхэнэ хүн болж дахиж хизээж шид хэрэглэхгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна уу гэж асуухад Поньо баяртайгаар толгой дөхөв. Ингээд Поньог хөөсөн тунгалаг бөмбөлөгт хийгээд Сосукед эрэг дээр гарахаараа энэ хөөсийг нь зөөлөн үнсээрээ. Тэгвэл Поньо жинхэнэ хүн болж чамтай хамт насан туршдаа амьдрах болно гэж захив. Тэд ч бүгдээрээ дээшээ далайн гадар руу гарцгаалаа. Далайн эрэг дээр хэдийнэ нисдэг тэрэгнүүд болон аврах багийнхан ирсэн байв. Манай нойрмогч хамгийн сүүлд нь Сосукед дээр ирж түүнд өнөөх жижиг усан онгоцыг нь буцаан өгөөд намайг сайнаар дурсаарай. Поньог минь насан туршдаа сайн халамжлан хайрлаарай гэж чин сэтгэлээсээ захин гар барьлаа. Сосукегийн аавч гисэн усан онгоцтойгоо эрүүлэх эрэг дээр ирж тэдэнтэй уулзав. Поньо бөмбөлөг дотроос дээш баяртайгаар үсрэн гарахад Сосуке хөөсөн бөмбөлгийг нь зөөлөн үнсэж Поньо охин үрд жинхэнэ хүн болон хувирлаа. За ингэснээр манай дурсамж сэтрээсэн хөөрхөн аним маань өндөрлөж байна.
Хэрв танд манай channel таалагддаг бол лайк дараад subscribe хийгээд үзээрэй за. Мөн та donation хийх боломжтой бөгөөд description хэсэгт таны нэр бичигдэх болно.